Би боулинг төв Монголын боулингийн мэрэгжлийн тамирчдын холбооноос хамтран Бүгд найрамдах Солонгос улсаас мэрэгжлийн боулингийн тамирчид ирж нөхөрсөх тэмцээн зохион байгуулж байна. Зангиснаар боулингийн спортыг хөгжүүлэх, сонирхогч тамирчдын тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадвар чансааг дээшлүүлэхээр зорж байгаа юм байна. Энэ удаагийн нөхөрсөх тэмцээнд оролцохоор Бүгд найрамдах Солонгос улсын 2 багийн 8 тамирчин хүрэлцэн иржээ. Зарим Монголоос 8 клубын 14 баг оролцож байна. Тэмцээн 4 хүнтэй багийн төрөл, 1 Монгол, 1 Солонгос тамирчинтай баг гэсэн 2 төрөлд зохион байгуулагдаж байна. Дэлхийн нийтээр энэ Солонгосын боулингийн мэрэгжлийн тамирчдад суралцах маш их байдаг. Энэ тамирчид маань өөрөө дэлхийд рейтинг, авиас чадвар, ур чадвараараа бол дэлхийд дээгүүр ирэмтлэгддэг, дэлхийн авраг болдог ийм тамирчид байгаа. Тэгэхээр Монголын энэ боулингийн спортын хөгжилд бол энэ Солонгос тамирчид маань инженер, туршлага судлах, бид заавар зөвлөгөө өгөх энэ бүх юмнууд бол маш том хувь нэмэр болж байгаа. Монгол Солонгос тамирчдын ялгаа гэх юм бол Солонгос тамирчид бол яг хүүхэд байгаасаа анхнаас нь бүх техникээр ингээд бүгдээрээ ингээд суралцсан юм тамирчид байгаа. Тэрүүгээр давуу талтай. Монгол тамирчид бол ерөнхий анхнаасаа яг өөрсдөө ингээд суралцаад одоо яг л олон улсын хэмжээнд гарахаар ийм хэмжээний ийм чадвартай болж эхэлж байгаа. Одоо яг суурин тавигдаад эхлээ явж байгаа гэсэн. Миний хувьд өөрөө боулинг тоглодоггүй, харин манай ээж боулинг тоглодог тамирчин байсан тул энэ спортыг бүх сэтгэлээрээ дэмжих болсон юм. Миний ээж Солонгост боулинг гэж мэдэхгүй байх үеэс тоглож эхэлсэн учраас Монголд ирээд харахад ээжийн минь тэр үе санаанд орсон. Иймээс Монгол боулингийн спорт хөгжөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бусад гадаадын улсууд руу явахдаа мэрэгжлийн тамирчны хувьд тодорхой хэмжээний амжилт үзүүлэх зорилготой явдаг. За энэ удаагийн Монголд оролцож байгаа тоглолтод шагнал авахын төлөө бус харилцан туршлага солилцож аль болох мэддэг чаддгаа хуваалцах сэтгэлтэй ирсэн болохоор илүү утга учиртай гэж бодож байна. Солонгосын тамирчид ирж байгаа энэхүү анх удаагийн өргөн арга хэмжээний хүрээнд Монгол тамирчдын ур чадвар дээшлэх боломж бүрдэж байна. Энэ удаагийн нөхөрсөг тэмцээн өрсөлдөхөөс илүүтэй нэгнээс харилцан суралцахад гол зорилго нь оршиж байна.